Сайн мэцхан үзэгчдээ орой мэндийг хүргэе. Хөв нөөц нэвтрүүлэг улирлын ээлжид дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч М банк, за мөн спортыг дэмжигч Toyota Top Motors бидэнтэй хамтран ажиллаж байна. За энэ 7 хоногт Монголын сагсан бөмбөг маш их өрнөлтөө ээлжид нэг 7 хоног байлаа онцлог үйл явдал ариун байна. За дээрэс нь Монгол тоглогчид дэлхийд өөрсдийгөө таниулж байгаа үйл явдлууд ч гэсэн олон байна. Эхний хэсэгтээ энэ талаар бид ярилцахаар бэлтгэлээ ингээд студид хамтран хөтлөгчөөр ажиллаж байгаа Дүлгөөнтөгөө энэ хэсэгт ярилцъя. Мэндийг хүргээд үлгэнэ. За үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Тэгээ Монголын сагсан бөмбөгийн эргэн тойронд бас дасгалжуулагч болоод Монгол тоглогчдын халаас илгээ маш сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн 7 хоног боллоо. За Дүлгөөний маань хувьд Монголын багийг хариуцсан төслийн удирдагчаар Physical Asia шоунд ажиллаж байгаа. За өөрөө чинь удирддаг компанийн хувьд бас голлох үүргийг гүйцэтгсэн. Сүүлийн 1 сарын хугацаанд энэ шоугаар бид амьсгаллаа. За манай сагсан бөмбөгийн тоглогчдыг төлөөлж оролцож байгаа тамирчин ч гэсэндээ байгаа учраас энэ шоуны талаар тодорхой мэдээллийг хамгийн ойр их сурвалжаас авахыг ирмэлцлээ. Тэгээд Олимпийн наадмыг үзэж байгаа юм шиг мэдрэмжтэйгээр энэ шоуг бид нэр үзэж дуусгалаа. Тэгээд магадгүй тамирчдын хувьд ч гэсэндээ гол зорилго нь их орноос сурччлах байдаг байх. Энэ үргээ ч гэсэндээ төгс биелүүлсэн гэж энэ 6 тоглогч нар бол бодож байна. Тэгээд энэ шоун дээр төслийг удирдсан хүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ? Хүмүүс яг одоо ингээд хошигнол халтар царайтаас хойш хүлээж үздэг ганц юм шоу боллоо энэ маш олон гой сэтгэлүүд ирж байгаа. Тэгээд Spark Agency-гийн хувьд бол маш их баяртай байгаа. Тэгээд бидний бас жил 7 сарын хөтөлмөр өнөөдрийн одоо төвшөнд монголчуудыг маань ялангуяа дэлхийд дахин өөр ингэж нүдээр хардаг боллоо. Дэлхийн одоо өнцөг булан бүрт амьдарч байгаа монгол хүн болгоны сэтгэлд гэдэг юм уу те. Гоё юм урам зоригийн юм галыг нь өрдөж өглөө. Энэ нь бол бидний хувьд хамгийн том ялт байлаа гэж харж байгаа. Тэгээд Монгол улсаа дэлхийд дахинд зөвхөн одоо хүч бэр гэлтгүү, хурд гэлтгүү те оюун ухааны хувьд үнэхээр өөр улс, өөр үндэстэн юм а гэдгийг нотолж харуулж чадсан одоо дайчд багаараа маш их бахархаж байна. Тэгээд бас манай байгууллагын хувьд бол яг одоо үндсэн оролцогчдын сонгон шалгуулалтаас ахуулаад Солонгос улсад очоод зураг авалтанд оролцоод ирэх бүх процесс гэрээ контрактыг бол хариуцсан ажилласан байгаа. Тэгэхээр энэ буцаад нөгөө бид эдийн тооцоолж яснаас илүү юм өндөр үр өгөөжийг их орондоо авчирж байгаа нь бол маш их талархууштай бөгөөд баяртай байгаа. За Хөв нөөцийн сагсан бөмбөгийн нэвтрүүлэг учраас Дүлгөөний талаар илүү ярилцъя гэж бодлоо. Энэ сонголтын тухайд түүний Physical Asia-тэй хийсэн энэ аяллаа тухайд за магадгүй камерны ард бидэнд харагдаагүй босоод сонирхолтой мэдээллүүдийг өгөх байх гэж бодож байна Дүлгөөний. Тийм. За сагсан бөмбөгийн төрлөөс бол үндсэн 6 оролцогчд маань 3/3 сагсан бөмбөгийн шгшөөгийн тамирчин Азийн шилдэг үнцэнтэй тоглогч Дүлгөө маань оролцсон байгаа. Тэгээд түүний хувьд бол мэдээж хэрэг нөгөө багтаа үзүүлж байгаа үр нөлөө, бага зангидах, тактик боловсруулагч гэдэг юм уу тэр тал дээр үнэхээр даваа талыг үүсгэж чадсан. Тэгээд 6 оролцогчтой зургууланд нь маш их сэтгэл хангалуун байгаа. Тэгээд Солонгос талаас, Netflix талаас үндсэн продюсерууд маань ч гэсэн сонгон шалгаруулалт ихтэй тухайн спортын төрөл жишээлбэл их орондоо хэр нэр хүндтэйг чухалчилж гэж авч үзсэн. Тэгээд тэр спортын дундаас хамгийн их төлөвлөж чадах нь хэн байсан бэ гэдэг дээр бол яа харахгүй одоо Дүлгөө маань хамгийн ихэнд нэрлэгдэж сонгогдсон байна. За тэгээд та бүхний энэ амжилт бол бас үзэж байгаа бид бүхний хувьд маш их бахархлыг төрүүлсэн ийм өдрүүд байлаа. За үргэлжлүүлэн хойлоо бас эмэгтэй дээдлэгийн талаар ярилцъя. Сүүлийн үед Хөв нөөц нэвтрүүлгээр эмэгтэйлэгийнхаа тухай тийм сайн ярилцахгүй байгаа. Тэгээд өнөөдөр бол нэлийн нухацтай ярилцъя гэж бодлоо. Яагаад гэхээр Улаанбаатар Амазонс энэ багийн хувьд эмэгтэй лигт ямар ч өрсөлт өгчгүйгээр яг одоогийн байдлаар 8 тэг гэсэн амжилттай байна. Тэдний аварга хамгаалах замд нь нэг ч баг саад хийж чадсангүй. Тэгээд статистик үзүүлэлт хамтдаа хараад ярилцаад явъя. Амазонс бусад багуудын эсрэг яаж тоглож ийнэ вэ? За тоглолтууд ерөнхийдөө үр дүнгийн хувьд бол нэлийн зөрүүтэй байгаа. За 10-тай эсрэг хийсэн тоглолт нь эхний тоглолт нь бүр 51 онооны зөрүүтэй болсон бол за нэг хоногийн өмнө болсон тоглолт нь 32 онооны зөрүүтэй өндөрлсөн. Алтай одын эсрэг хийсэн тоглолт 2 тоглолт хийсэн 40 оноо 43 онооны зөрүүтэй өндөрлсөн. Pirates-ийн эсрэг 22 онооны зөрүүтэй, Итүгийн Эрвсүүдийн эсрэг бүр 51 онооны зөрүүг үүсгэсэн бол Wings-ийн эсрэг бас 42 оноо. Гэхдээ Wings-тэй хийсэн нэг тоглолт нь бол сайн болсон. 1 онооны зөрүүтэй сүүлийн мөчөд шийдэгдсэн байгаа. За энэ үлрэл Amazon-ийн хамгийн ойрхон өрсөлдөөнийг үзүүлж чадсан цорын ганц баг нь M-Wings байлаа шүү дээ. Тэгэхээр Дүлгөөний хувьд энийг яаж харж байгаа? Эмэгтэй лигийн өрсөлдөөнд нэг баг хэтэрхий хүчтэй байгаа нь лигийн үзэлтэд тэнцвэртэй байдалд хэр нөлөөлж байна?
Энэ тал дээр зүйл бодлон сонсъё. Тийм. За Улаанбаатар Amazons гэдэг энэ багийн үүх түүхийг харуул анханасаа жишээлбэл шгшээ багийн тамирчдыг бүгдийг цуглууллаа тий. Мөнгөөр зодоол ингэж цуглуулсан баг бол биш шүү дээ. Тийм учраас нөгөө багийн тогтвортой менежмент тэр тогтвортой хандлага гэдэг зүйлийг бол энэ баг хэрэгжүүлж чадсан учраас өнөөдрийн амжилтыг үзүүлж байна гэж харж байгаа. Дээр нь одоо жишээлбэл нөгөө эмэгтэй Азийн клубүүдийн аврагт ороод багаараа ороод үзчихсэн ч гэдэг юм уу те. Багийн тоглогчдын уур чадвар бол бүр яг сараар ингэж өсөж байгаа үзүүлэлтүүд бусад тоглогчдын нэгэндээ итгэх байдал ч гэдэг юм уу. Тэгээд Азийн тэр лигт очиод тоглоод үзчихсэн учраас энэ тамирчдын дараагийн нөгөө зорилго нь зөвхөн Монголынхоо лиг төрүүлээ зогсохгүй. Яг Азийн төвшөнд бид нэр өрсөлдөж чадах юм байна гэдэг тэр том өөртөө итгэл дээр л гол зүр ингэж оршоод байгаа юм болов гэж бодож байна. Дээрээс нь энэ багт өндөр формтой 3-3 сасан бөмбөгийн төрлөөр бүр дэлхийн аваргын хэмжээнд тоглоод үзсэн тоглогч нар байна. Энэ 7 хоногт бүр онцлох юм бол хулан ариун цэцэг нар эргээд дээд лигтээ ирлээ. Энэ багийн өрсөлдөөн бусдаасаа тасрах байдал нь улам л одоо нэмэгдэх юм чиг хандлагатай байна л да. Гэхдээ бусад багуудын хувьд, эмэгтэй багуудын хувьд хоорондоо бол маш өрсөлдөөнтэй тоглолтуудыг бол үзүүлж байгаа. За Amazons-ийн хувьд магадгүй сүүлийн 2 жил хийж байгаа легионер тоглогчдын сонголтын дээр маш оновчтой байгаа ч гэсэндээ энэ амжилтад нь нөлөөлж байгаа юм болов уу гэж бодож байна. Би энэ дээр нэг зүйлийг хэлхийг хүснэ. Лигийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь багийн биш, лигийн үүрэг юм аа. Яагаад гэхээр за баг бол сайн тоглогчдыг цуглуулж ин мэдээж энд бол цалингийн зэс бол хамаарах бах. Гэхдээ бусад багууд ч гэсэндээ энэ боломж бол бий. Гэхдээ цалингийн зэсийг тогтоож өгснөөр илүү өрсөлдөө нэмэгдэх юм болов уу гэж харж байна. За ямар ч тач ингээд эмэгтэй лигийн яриагаа өндөрлүүлье. За энэ 7 хоногт нандин хүслний хувьд онцлох юм бол өнөөдөр супер тоглолтоо үзүүллээ. За NCAA-ийн 2 дугаар дивизонд түүний хувьд тоглож байгаа. Өнөөдөр 28 оноо 4 самбар 2 дамжуулалт 3 бөмбөг таслалт гэсэн маш олон талт онцгой тоглолтыг үзүүллээ. Тэгээд нандин хүслийг WNBA-д тоглох хүсэлтэй, зорилготой тоглогч гэдгийг бол бид нар мэднэ. Энэ жил түүний хувьд ердөө 18 настай. За хэрвээ одоогийн байдлаар шилдэг шинэ тоглогчид хүртэл бүр дивизонд нэр дэвшээд эхэллээ. Өнөөдөр багийн оноо авалтаар тэргүүлсэн. Гэхдээ баг нь бол харамсалтай 2 онооны зөрүүтэй хожигдол хүлээсэн байгаа. За 2 дугаар дивизонд сайн тоглолтоо үзүүлээд явсаар байх юм бол мэдээж 1-р дивизонд тоглох эрх нь бүрэн нээгдэх болно. За улмаар WNBA орохыг ч гэсэндээ огтхон ч үүсэхгүй. За WNBA-д бол тоглогч нар NBA-ийг бодох юм бол харьцангуй хожуу буюу 23, 22 наснда ч гэсэндээ орох тохиолдол байдаг учраас нандин хүслийн хувьд бүх зүйл нээлттэй боломжтой байна. Зарим ихэнх одын тухай мэдээллүүдийг дүлгөө маань илүү сайн өгөх байх гэж бодож байна. Тийм. За ихэнх одын маань маш сайн тоглолтод үргэлжилсээр байна. Монголчуудаа баярлуулсаар байна. Хамгийн сүүлд хийсэн тоглолтын жишээлбэл талбай дээр 22 минутыг өнгөрүүлэхдээ 12 оноо 10 самбар энэ довтгоо гүйцэтгэхдээ нийт 80% одоо довтгооны гүйцэтгэлтэйгээр гүйцэтгсэн бас маш сайн юм үзүүлэлт байлаа. Тэгээд багийн бусад тоглогч нар нь ч гэсэн багтаа маш сайн үр нөлөө үзүүлж эхэлж байна. Жишээлбэл өмнөх дугаараар бид нар төвийн тоглогчдыг шүүмжилж байсан бол төвийн тоглогч нь энэ удаагийн тоглолтод 15 оноо авсан ч гэдэг юм уу те. Одоогийн байдлаар инхи одын баг маань 4 тэг гэсэн амжилттайгаар бас маш амжилттай явж байна. Тэгээд эх 7 хоногудаас бас лигээ тэргүүлж байгаа бусад одоо чанга багуудтайгаа бас уулзраа таран тоглоно. Тэгээ тоглолтоос тоглолтод өөрсдийн арга тактик тэгээ өөртөө итгэх хэтгэлээ олж авч байгаад нь бол маш их баяртай байгаа. За ихэнх одын хувьд коллежийн сүүлийн жил нь бол ахиц дэвшил дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж байна. Ингээд үзэгчтэй энд хүрээд хүүхд нөөцийг бид хэсэг хугацаанд завсарлуулъя. Өнөөдөр бас студидтэй нэгэн онцгой зочныг урьсан байгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр IT Zone. Эргэн татааны орол үзэгчтэй хүүхд нууц та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр сагсан бөмбөгийн спортыг дэмжиж Coca-Cola. За өнөөдөр студид маань ирсэн зочин болвол Ховд Шонхрууд багийн тоглогч. За энэ жил шилдэг шинэ тоглогчийн шагналыг авах хамгийн өндөр магадлалтай байгаа хүн болох өсгөө маань ирлээ. За баярлалаа мэдээг хүргэе. Сайн байна, та бүхэнд өрсөн баярлаа. Тэгээд нэвтрүүлэх шансанд ерөөсөө сандрах юм байхгүй шүү зөө өсгөө. Манай өсгөч нь бол яг өнгөрсөн 7 хоногт лигийн анхны ярилцлагыг авсан. Тэгээд их гоё ярьдаг ийм тоглогч байлээ. Тэр санаа зовж байхгүй хаа. За Ховд Шонхруудын хувьд дээд лигийн аялал нь
тунд авгүй. Тэгээд дээрээс нь дасгалжуулагчдын хувьд бас удирдлын эхлэлийг нэлээ солиотой л эхлүүллээ. Тэгээд бүр эхнээс нь явъя гэж бодож байна. Өсгөөгийн хувьд драфтлагдсан өдрийн мэдрэмжээс хамгийн ихэнд хуваалцаач. Ер нь өөрийгөө 2-оор сонгогдно гэсэн таамаг тооцоолол байсан уу? Тэр өдөр ямар мэдрэмж авсан бэ? Тэр өдөр яг очиад суусан чинь амар догтлолтой байсан. Тэгээд яг өөрийгөө хэдээр гарахаа л мэдэхгүй байсан. Тэгээд эхний сонголтыг манайгийн их амар гэж ярьж байсан. Тэгээд намайг яг ингээд за би нэг 5-аар юм уу 6-аар сонгочих байх таа гэж бодож байсан. Тэгээд нэг юун дээр магадлангаар гарцсан байсан чинь намайг болохоор 5 дээр Тавхан Brothers дээр гээд бичсэн. Тэгэхээр за ер нь хамгийн дадлал 5 юм байна даа гэж бодож байсан чинь эхлээд их амар яваа. Дараа нь би 2-аар сонгогдсон. Тэгээд сэтгэл маш өндөр байсан. Тэгээд өмнөх өдөр нь хавч амруудаас ярьсан л та. Чамаа ингээ авах сонирхолтой байна гэд тэгэхээр за би ингээд бас тоглохоос сонирхолтой байна гэд тэгэж хэлээд хавч амрууд багтаа нэгдсэн байгаа. Хавч амрууд ярьсан байх нь шүү дээ. Тэгээд шинэ тоглогчийн хувьд нөгөө минут олдох гэдэг чинь маш чухал байдаг шүү дээ. Тэгэхээр ховч анхруудад нэгдсэндээ хэр өөрөө сэтгэл хангалуун байсан минутын хувьд бас чамд нэлээд боломжтой санагдсан баг тийм. Тийм яг ингээд бүх зүйл нь шинэ баг байсан. Тэгээд энэ баг болохоор хөгжлийн лиг тэгээ өмнө нь ингээд 21 аймгийн лиг гэд нэлээд хүүхд хүүхдэд баг юм байлээ. Тэгээд ийм баг дээр орж ирсэн болохоор маш их гоё байсан. Тэгээд бид нэр драфтлагдчихал багаараа шууд хаалт орсон. Тэгээ нөгөө нэг би AUBL гэдэг хэвчэд яваад гисэн. Нэр юугаар Азийн оюутны сэтгмийн лигээр өсгөө маань явсан. Ер нь маш тэмцэлтэй, тийм хүчтэй лиг болж анхны лигнээс нь тийм гадагшаа явсан анхны лиг гэсэн. Ер нь тэр тоглолтуудын талаар бас товчхон яриад өнгөрөө гэж бодож байна. Өсгөөгийн үед бараг тоглолт болгон дээр алдааны асуудал орж ирсэн. Тэр нь ч гэсэн одоо тэмцлийн харуулж байгаа юм л да. Яг тийм юу болов? Яг ингээл 15 хүнээс сонгогдоод 12 хүн явсан. Яг ихэнх нь ер нь хитүүний хүмүүс явсан. Тэгээд очоод атсан чи ер нь амар өндөр зохион байгуулалттай, маш сонирхолтой амар туршлага хөрмтлөөс тэмцээн болсон. Тэгээ манайх 50-ны багтай 2 удаа тоглосон. Зоондоо нэг гарч ирээд зөвлөх дээр нэг тоглосон. Тэгээ 50-ны баг бол маш хүчтэй байсан. 50-ны яг гол тоглогч гэх юм бол 18-тай одоо надаас нэг 2-3 см намхан тэгсэн мөртлөө айгүй сайн залдаг скиллтэй, оролттой, шидэлтэй тийм тоглогч байсан. Тэгээ манайх яг хожих тоглолтын дээр нэг хожигдоод хэсэгтээ түшгийн баазраар өвти гараад өвти дээр хожих тоглолтын дээр бид нараас өөрсдийнхөө төрүүлж яарсан шийдрээсээ болоод хожигдсан. Тэгээ манайх чинь Солонгосын Янсаа гээд нэлээд ер нь бол гайгүй сургуультай тоглосон. Эхний 1-2-т байдаг. Тэгээ Янсаатай тоглох үзсэн. Янсаа бол сайн байсан. Гэхдээ бид нэр илүү сайн байж Янсаа хоцсон. Тэр нь бол надад маш их таалагдсан. Тэгээ бид нэр шилдэг 4-т ороод ирсэн байгаа. Янсаа ч нэлээд алдартай сургуультай. Тэгээд өсгөө чинь бас Солонгост очоод сакс тоглоно гэсэн бодолтой байсан юм. Тийм би 20 онд хитүүгэнд орчоод тэгээд корона гараад 21 онд Солонгос яваад 24 онд ирсэн. Тэгээд Солонгосчоо сакс тоглоё гэдгсэн чинь гадаад хүн болохоор боломжгүй санагдаад тэгээд багштайгаа яриа буцаад ирсэн. Энэ жилийн хувьд бас өсгөөгөө айгүй юм зөв багт очичлоо гэж хараад байгаа. Хэдий нөгөө ур чадвар өндөртөө байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар одоо тасгалжуулагчийн шийдвэр орчиг юм уу ашиглахдахгүй суул нөгөө тоглогч зэвэрнэ гэж ярьдэн штэ тий. Тэрнээсээ шалтгаалаад нөгөө өөртөө итгэл наалтан ч гэх юм уу. Өсгөөгийн хувьд анхны яг ийм дээд лигийн тоглолтод оролцох тэр мөч одоо яг ямар сэтгэлдэлтэй байв тий. Одоо ялангуяа оюутны лигээс ихэнх тоглогчтой л мөрөөдөл нь дээд лигтээ тоглох тий. Тийм учраас дараханд болсон уу? Тий. Тийм яг тэр сэтгэл ямар гэсэн дээр нь яг аль тоглолтоос эхлээд яг нэг юм өөртөө итгэлээ олж авч юм бие тавирна гэж ярьдэн штэ. Тийм болж ирсэн байна. Тийм яг дарханд очиод техник тоглолтод би халаалтандаа гараад яг нөгөө дархандаа тоглож байсан бид нэр. Тэгсэн чинь дархны үзэгчд амар бол үзэгчтэй. Тэгэл ингээл харч амар том ордон тэгээд бас амар болт юм байна гэж бодвол нэлээд сандарсан. Тэгэл эхний оноогоо
яаж авах мах гэл орохтой аюу бодож ирсэн. Тэгэл яг тэгэл тоглолтод ороод ихсэн чинь шууд бөмбөцлөл эхэлсэн. Тэгэл гэж жоохон сэтгэл санаагаар унаад эхэлсэн. Тэгээд нэг тоглоом онцтой болоод тэгэл ер нь гайгүй болоод за ер нь одоо гайгүй юм байна да гэл. Тэгэл ер нь тавирсан да. Тэгээд дараагийн тоглолтын дээр нь М-банк арена дээрээ бас сайн тоглосон шүү дээ. Гэхдээ жоохон минутын хязгаарлалт байсан санагдчихэв. Тий, нөгөө нэг эхний тоглолтын дээр зүүлний шилбэний арын булчин татчаад ерөөсөө болдгоо. Тэгээ бараг 2-3 минут татаад тэгээ шууд багийнхаа эзний машинтай наашаа гараад эмнэлэгт үзүүлээд тэгсэн чинь харин ихтэй ачаалаас болоод тэгсэн байна гэдэг. Тэгээд гайг болчихсон. Тэрнээс ч нь бол бид нар бүр яг ингэ телевизэн багаараа бүгд санаа зовж ирсэн. Өсгөө дуурай. Тий. Энэ хоёр бол ялангуяа бүр өсгөөний гэмтлийг хүнд гэмтэл гэж магадгүй маш яаралтай имраяар харах хэрэгтэй. Тэгэхэд за ёстой ямар харамсалтай юм бэ гэдэг тэгээд санаа зовж ирсэн. Хазар харин яг М-банк аренад болсон дараагийн тоглолтын дээр бараг дабл хийлүү. Тий. Тэр дабл тоглолцоод дараа нь тоглолоо. Тэр тоглолтод чинь 18-11-тэй илүү тэгж дууссан санагдаад. Хөлгүүдийн эсрэг тоглосон. Хөлгүүдийн эсрэггүй. Хөлгүүдийн эсрэг би тэрний дараагийнх дээр илүү. Тийм, тэрний дараа. Хөлгүүдийн эсрэг болохоор бас нэг 8 оноотой дуусчихсан. Тэгээд тэрний дараа яг Эбстэй тоглосон юм. Эбстэй тоглолтод яг тоглоод за ер нь гайгүй юм байна да ер нь гэл бодсон шүү дээ. Өсгөөгөөс нэг харагдаад ажиглагдаад идэг зүйл нь болохоор нэг сэтгэл зүй сайтай юм шиг санагдаад идэг байхгүй. Залуу хүн анхны тоглолтондоо оролцож байгаа ч юм уу анхны уйлрлаа эхлүүлж байгаа хэрнээ нэг тийм характер харагдахгүй байгаад тах шиг. Тэгээ ер нь тоглолтуудаа ер нь хэр сэтгэл зүгээ бэлдэж тоглодог бай. Жишээлбэл ийм хөгжлийн лигийн авраг баг хөлгүүдийн эсрэг, дээдлийн аврагын эсрэг яаж тоглох вэ гэдэг их чухал байсан байхгүй. Тэр тоглолтын өсгөөгийн харизма ч юм уу тэрний дараа Эпс бол бас л аврагын төвшөнд бид нар яриад явж байгаа багийн эсрэг тоглолтын дээр гэхэд дабл гэдэг бол бас сайн л үзүүлэлт. Анхны уйлрлал шүү дээ, гол нь. Тийм, тэгээд манай коуч болохоор чи ингээд өөртөө ихтэй бай. Ингээд бид нар ингээд чамд итгэж байгаа. Ингээд бид нар ингээд хүн болгонд итгэж байгаа. Бид нар багийнхаа бүхэнд итгэж байгаа. Тамирчид болон тасгалжуулагчаас ингээд за би ингээд бодлогоод алдах юм бол ингээд загнуулна да. За би ингэж болохгүй дээ. Энийг алдчих юм бол би суунда гэсэн бодол байхгүй. Тэгээд тийм болохоор коучрийн багаас ингээд чи зөрөгтэй давтал гэхээр яг ингээд амар өөртөө ихтэй болоод ирсэн. Тэгээд за би ер нь ингээд давталчих юм бол ер нь гайгүй юм байна да гэд. Одоо ер нь тэгээд нэмд сайжруулах юм бас зөндөө байгаа. Ялангуяа сүүлдээс нөгөө Монголианстай хийсэн тоглолтын дээр яг чухал мөчөд хоёр тэнцвүүлдэг шидэлтийг багийн руки тоглогч нь хийж байгаа нь бас өсгөөгтэй ямар хуу хэмжээний бас сэтгэл зүйтэй нөөц боломжтой тоглогч байдаг нь бас үзэгчдэд харуулсан баг тий. Тийм хэд ямар сандрал байхгүй хөлбөр бол устсан гэсэн тий. Тэгээд яг өсвөр ирсэн. Тэрийг ярил. Тэгээд яг тэр чин манай ижи дроп хийж хамгаалаад Веслиг 3-аас совсор шийдвэрсдэг. Тэрэн дээр бол бид нар яг за яг ярьж байгаад хамгаалалтаа яг Веслид дээр шүү гэд төвлөрүүлсэн байсан чинь манай хүн дроп хийж хамгаалаад тэгээд Веслиг 3-аас шийдсэн. Тэгээд шууд манх тайм аут аваад тэгээд хөлбөр 6 гараад ирсэн чинь айл байр авчлаа ялла тэгээд хөлбөр ностцсон. Тэгээд манай Батуйг степек хийгээ шидэд тэгсэн чинь тэр нь яг дутаж гарч ирээд яг манай рукиас төгөлдөр навах хэвчээсэн. Тэгээд би дээрээс нь аваад тэгээ буцаа гарах гэжсэн чинь тулаг гооч дээшээ гэж орлохоор за дээшээ очие гэж тэгээд дээшээ. Яг тэр бичлэг үзвэл над дээр 3 ирсэн байсан. Тэгээ би яг задлах юм болсон манай нэг хүн соллоо. Тэгэл дээшээ гэхээр за дээшээ очие гэл дээшээ очив. Монголиастай хийсэн тоглолт юу хэр хүнд тоглолт болсон. За агуулгын хувьд харах юм бол хоёулаа доороос ороод ирсэн баг байдаг. Хин нэнд үлдэх вэ гэдгийг бас эхний ээлжид дүгнж болохоор тоглолт байгаад байгаа шүү дээ. Тэгээд тэр тоглолтын дээр бас шүдэн унс юм уу? Тий, Веслитэй яг Весли нэг энд он хийгээд би яг ард нь хараа зогсож ирсэн чи Весли дагцаараа мөргөөд тэгээ үүдэн шүд унаад тэгээ шүд эмчин баг ирээл би нөө сандарсандаа буцаага хийцээ. Тэгээ буцаад хийгээл эмчин баг ирээ шууд тамидинтэй хөвөн зуулгаал за чи хөвөн зуугаа жоохон хэдэн минут суучих гээд тэгээ хэдэн минут суугаад би нэг амдаа ингээ хөвөнтэй тоглоцсон. Тэгээ амдаа хөвөнтэй тоглоцсон чи амьсгалж чаддгүй. Тэгэл даалдаа болгон дээр доошо тонгоо хоолсон. Юу гэж болт юм уу? Сонсогдож байна наач. Харин тийм боломжтой. Удчлаа гэдэг буцаагаад болтгол юм байна л та. Яг ингээ хэлээрээ тэмдэрсэн чи хэлэн дээр гараад ирсэн. Тэгэл шууд хэлээрээ ингээ буцаж ингээ хийгээл
хүн зуугаал тэгээд тэгэхээр манай үзэгчдийн бас хардггүй мэддгүү их олон юм байгаа үстэй талбай дээр бол. Ялчоо контакт ихтэй спорт те. Ерөн шүд дунсан тохиолдол Монголын сагсаа мөмгийн. Их төрийн 2 шүд дунлуу. 4 шүд. 4 шүд. 4 шүд дээ. Юу тийм үү яваа. Чи 2 жил юм. Тийм, ордон дээр болдог лиг дээр бас циркагийн үүдэн шүд нөр. Ялста амар надад зөндөө гарч ирсэн. За шүтээ хамгаалцгаая. Гол нь гэхдээ санаатаа биш ихэвчлэн тэгэл жижиг контактнаас болсон зүйлүүд өгдөө. За тэгээд өсгөөгийн маань хувьд гавьяатуудыг дамжиж байна да. Итүүгээр үст. Баяр зах тасгалжуулагчийн удирдлага доороос одоо тулга тасгалжуулагчийн удирдлага доор байна. Тийм, ер нь 2 гавьяа тасгалжуулагч. Гэхдээ ер нь жоохон юу айстан гэх юм уу ер нь жоохон өөр л дөө. Манай агш бол баяр зах тагш маань бол одоо ингээд ах нарын яриаг сонсохоор ингээд дээр үед ингээд амар хатуу байсан. Тэгээд ингээд ер нь ингээд алдаа малдаа хийж ер нь бол болдгоо байсан. Ингээд тэгэхээр багш амар уралдаг байсан ингээд тийм байсан. Тэг яг бид нарыг ордог жил бол амар зөөлрсөн байсан манай агш. Тэгээд заагсгүй минийх ингээрээ тэгээрээ чи ер нь ингэж хийж чамд юм болно гэл. Тэгэл чи ингээ хүмүүсийн хөөрлөлтөнд автаж болохгүй надад чи ингээд ингэн тэгнэ гэл багшаас их зүйлийг сурдаг. Тийм багштай ер нь амар хайртай. Багшаас ихтэй талбайн гадна бол хатуу штэ. Сая сүүлд нэг оюутны лигийн итүүгний тоглолт үзсэн. Яас хатуу ивэрэл л. Гэтэ тэр бол би бол цогоог шиг ингэж боддог. Талбайн гадна ялангуяа ингээд тоглогчдоо итүүгний оюутнуудыг ингэж офстай авч уулздаг тий. Өрөөнд оролцоо. Тэгэл яг тэр өрөөнд бол яг аав шиг л байдаг гэсэн. За яаж ийм гэж. Тэгэл ер нь багш амьдралыг наймаг сонсдог л доо. Ингээл чамд юу хэцүү байна? Ийм хэцүү байл багш нь таслая гэл. Айгуу цаан сэтгэлтэй. Одоо нөгөө коуч гэх юм бол нөгөө гавьяа тасгалжуулагч гэх юм бол арайс өөр. Нилээн сайн шахаж байгаа. Нилээн сайн шахдаг. Тэгээд илүү их хурдан давталгаа болон угшаа шахаж хамгаалах, үеийн төгсгөл болон үеийн дундуур гинт тийм шийдвэрүүд гаргадаг. Тэгээд шууд угшаа шахаж авчихснаа буцаад байр авдаг ч юм уу. Одоо ер нь ихэнх багууд л нэг аваад байгаа шүү дээ. Тэгэхэд бол манайх угшаа шахаж авчихснаа очингуудаа шууд байр болох ч юм уу. Байран дээрээсээ 1-2 пассан дээр нь байр болцох гэж байгаа. Тэгээ хов болдог ч юм уу нэг тиймэрхүү юм. Таамаглах аргагүй. Тийм тэгээд булаг коуч бол хажуудлаа шууд хорлоо шүү дээ. Хов авсан байж байгаа. За одоо шууд байр зогс гээл. Тэгээ шууд байр зогс. Тэгээ тулгаа багшийн хувьд ч гэсэн насных юм шиг байгаа маа. Залуудаач баслаа. Тэгэл одоо ингээд яг ингээд суур талаасаа ч гэсэн таманунд туршлага талаасаа ч гэсэн яг ингээд боловсроод ингэсэн байгаа. Хамгийн зөөлрсөн байгаа үе ингэж би бодоод байгаа шүү дээ. Залуудаа бас амар. Амар. Ховд шонхруудын бүрэлдэхүүнээс 2 тоглогч хасагдах юм байна тий. Энэ тал дээр мэдээлэл өгвөл. Тий нэг 2-3 тоглогч бол манайх илүү байгаад байгаа. Тийм болохоор ингээд тасгалжуулагч арын алба ярьж байгаа 2-3 тоглогч хасагддаг байх. За энэ шийдвэрүүд ч бас сүүлийн үед нэлээд сенсац тарьж штэ бас хүн шийдвэр байх бах. Тэгээд энэ 7 хоног топ шонхруудын хувьд бодонстой тоглосон ба энэ тоглолтын таймн дээр дөрвөлээ ярилцаад явъя гэж бодож байна. За энэ тоглолтын хувьд нэлээд өндөр темптэй хэцүүхэн тоглолт болох шиг харагдлаа тий. Тий энэ тоглолтод өмнөх өдөр нь Монголиас хүн тоглолт хийчээд тэгээ маргааш шууд тоглосон. Тэгээ жоохон ядралтай орж ирсэн. Цагийн зөрүүч гэсэн ер нь яг тийм өмнөх өдрийнх нь хамгийн сүүлийн тоглолт. Тэгээд энэ өдрийн хамгийн ихний тоглолт байхгүй. Лав гарагийн тоглолт байсан гэж санагдаад байна. Тэгээд яг энэ тоглолтын дээр ер нь багч гэсэн нэлээд ядралтай байгаа нь харагдсан. Нөгөө талаас бодонс ч нь баг 2 хоног тоглолт хийх байж байгаа орж ирсэн. Тэгээ бодонс чи энэ тоглолтод заавал хожихгүй болохгүй гэдэг нэлээд тийм хүнд ачаатай орж ирсэн шүү дээ. Яг өмнөх ABC-ийн тоглолтоос нэлээд том шүүмжлэл автсан. Ялангуяа манай 3 шиг шоугийн одоо харагдж байгаа Энхүү хатар Ананд гэх тоглогчд бол шүүмжлүүлээд ирсэн. Сошиал. Тэр ч утгаараа энэ тоглолтод Ананд илүү сайн тоглосон санагдаад байна. 22 оноотой дууссан баг. За хов шонхруудаас 20 оноо 8 сандартай дууссан ханд баг. Амар сайн. Ботос багийн бол сенсац стил үргэлжилсэн ирлээ тий. Отхон жаргалын бас хов шонхрууд багт ирсэн өр нөлөө өсгөөд бас яг яаж харагдаж байна те.
Багийн эзний хэлсэн шиг үнэхээр одоо жишээ нь яах гэж явуулсан нь энэ тоглолтын дээр харагдсан юм уу? Ваа. Ямар ч байсан Монголиансаа тоглоход отгаах байсан шүү дээ. Манай багт орж ирсэн эхний тоглолт байсан. Тэгээ отгаах юм бол нөмөр нөөлөг бол амар хүчтэй байсан. Тэгэл би нөгөө залуу тоглогч тэгэл ахын дөө ийм байдэн шүү, тийм байдэн шүү. Ахнаас чиний үед ингэж алж исэн болохоор миний дүү тэгж битээ алдаарай гэл амар нөмөр нөөлөгтэй аюух урам зориг өгдөлтөө яг тоглолтын дундаа заахын дүү чи болж гинэ битээ сэтгэлээр унаарай чи болж шүү гэл амар урам зориг өгдөг. Энэ тоглолтын дээр бол хатгаах өөрөө бэртэлтэй байсан бас. Жохон бэртэлтэй. Өвдөг нь баг зэрэг биш ээ, өвдөг нь ш. Нөгөө өмнөх өдөр Веслитэй тоглоод гоёынхаа дотор тал руу өвдөглүүлсэн гээд тэрний амар хавтцсан байсан. Тэгээд яалтчгүй тоглохгүй гэж яагаад өөрөө тэгээ за тоглоё гэдээ тоглолтод оролцсон. Гэхдээ одоо ингэж эргээд санахад яг өсгөөгийн одоо их түгэнд тоглож явах үед Отхон жаргалчин Захын Браадерсын жинхэнэ эцэг нь байлаа шүү дээ. Нэг тоглолтоос дунд чинь 28.5 25.5 гээд ер нь нэлээд өндөр оноо авалтаа холын шидэлтийн гүйцэтгэл сайтай продуктаа талбайд бол хэнийг шахаад оноо авчдаг. Завхны онооны лидер байлаа шүү дээ. Отхон жаргалын хувьд одоо бол бас маш туршлагатай тоглогчдын нэг аль хэдийн болсон шүү дээ. Олон улсын туршлага, дотоодын туршлага. Тэнгуул хов чонхрууд багийн одоо дээд лигийн нээлтийн тоглолтоос ахвалаа яг нэг эцсийн мөчөд тэ шийдвэрлэх мөчөд гаргаж чадахгүй байгаа тэр шийдвэрүүд төр илүү тус болох болоо гэж харж байгаа. Ер нь бол класс тоглогчид амар ихтэй болчихлоо. Ховчхон манай өсгөө байна. Тэгээд нэмээд Отхон жаргал ороод ирсэн Батгойгийг бас Nike-с авдирлээ тий. Тэгээд хоёр импорт тоглогчид бас тоглолтын төгсгөл рүү Райлер бас ялангуяа плейний тоглолтууд бол бид нар харсан шүү дээ. Ямар өндөр оноо авах ур чадвартай тоглогч үлээ. За статистик бидэнд харагдаж байна. Холын шидэлтэй ойролцоо довтлогооны тоо нэлээд зөрүүтэй. Оновчтой болсон довтлогоо гэж харагдаж байна. За самбар бас 10 самбар зөрүүтэй. Яагаад самбар зөрүүтэй нөсгөө? Яалчгүй яг доор дек кадраа хоёр зэрэг гарч ирээд тэгээд ахмад байгаа болохоор яалчгүй амар өндөр бүрэлдэхүүн байгаа. Маах болно дундаж нуруугаараа нэлээд өндөр гэж бодоод тэгсэн бас яг тоолсон бодносоос яг яалчгүй навхан байлээ. Тэгэхээр энэ үйлдэл чинь хов чонхрууд энэ хоёр дахь боломжн дээр маш өндөр хувьтай байгаа. Энэ лигийн ихний 5 дор ороход одоо Лавцэн байна, Өсгөө байна. За нэмээд Батгойг ч гэсэн ер нь яг өндөр тоглогчдынхоо бокс аут хийсэн тэр нөхцөл төр бол маш сайн бөмбөнд явдаг юм тоглогч. Сүүлийн 1-2 минутын дээр л тоглолтууд ер нь шийдэгдээд байгаа шүү дээ. Тэрэн дээр бас танаа багийнхаа хоорондоо юу гэж ярилцж байна? Авах боломжтой маш олон тоглолтууд байсан тийм. Тий, хадчих боломжтой 3 бараг 2-3 тоглолт байсан. Тэгээд яалчгүй яг нөгөө нэг дан залуучууд байгаа болохоор эхний 1-2 тоглолтыг л алдсан. Эхний тоглолт бол айгүй сонирхолтой нөгөө нэг тайм маах өөрөөсөө алдаа ихгүй байж хаад эвс тожигдсан. Хоёр дахь нь тайм авахгүй байж байгаа. Тэгээ хоёр дахь нь болохоор тайм аут авахгүй байж байгаа. Тэгээд яалчгүй нөгөө нэг залуу баг тэгээд залуу тамирчин ихтэй байгаа болохоор тэгээ хожигдсан. Одоо болохоор атгаах ороод ирсэн арай жоохон нөмөр нөөлөгтэй байгаа болохоор одоо гайг болсон. Салжуулагчдын баг маань хантай болсон тий. Гавьяаттай боллоо. FC эсрэг тоглолтын дээр би бүр за шонхрууд ер нь хоччих юм байна да гэд бүр танаа багаас чамаас ярилцлага авах бэлдээд доор зогсож байсан байхгүй. Тэгсэн чи ерөөс сүүлийн хэдхэн секундэд л тоглолт эргээл FC хожил байгуулсан. Тэгээ тэр үед яг нэг алдаа гаргах ёстой үед гаргаж чадаагүй штэ. Тэгээ ер нь тэр үйл явдлаас нэг 7 хоногийн дараа дасгалжуулагч солигдсон уу? 10 хоног бас болсон тийм баг. Тэгээд Отхон жаргалын хувьд хүлэн хавдсан байсан хэрний тоглолтод оролцсон бол энэ хүн бас дотроо би энэ багийг маллах хэвээр багтаа би хэрэгтэй гэсэн аль хэзээ тэр зүйлийг өөртөө суулгацсан байгаа л харагдаж байна. Тэгээд хов чонхруудын рострыг харахаар хамгийн анх мод тоглогч нь ер нь Рос. Тэгээд араас нь Отхон жаргал шиг байна. Тэгээд энэ хүмүүсийн туршлага бол маш хэрэгтэй л байгаа. Лавцэнд чи юу нэг доо юм бэ? Хотлоод лавцэнд бол аюу хаа. Царэн л. За уучлаарай. За тэгээд энэ 7 хоногт нэг бас онцгой үйл явдал болсон. Тэгээд үзэгч нар маань сайн мдээгүй байж магадгүй. Тэгээд өсгөөгийн маань хоёр дасгалжуулагчдын хооронд халаас илгээ болсон Эрдэнэт Miners багийн хувьд дасгалжуулагч Баяр цогтыг бол явуулсан юм байна тийм. Ер нь бол миний авсан мэдээлэлээр Баяр цогт дасгалжуулагч өөрөө Miners-аас явж байгаа юм байлээ.
Одоо удирдлагуудын зохицохгүй тий үйл ойлголцох байдлаас болоод баяр сургах тасгалжуулагч ажиллаа өгч байгаа гэсэн ийм мэдээлэл байна. Тэгээд яг албан ёсны мэдээллийг бол майнерсаас гаргаагүй байна. Тэгээд энэ хугацаанд албан ёсны мэдээлэл гаргахтлаа юу гэдгийг хоорондоо эв түнжингээ болоод өчрөө олчих юм билүү. Тэрийг бол мэдгүй. Яг надад ирсэн мэдээлэлээр бол баяр сургах тасгалжуулагч дахиж майнерсын сэлгээнд юу харагдахгүй л гэсэн. Тийм мэдээлэл шүү. Гэхдээ өөрийнхөө хүсэлтэй. За лигийн багуудаас Монгол тасгалжуулагч ажиллаж байгаа 3 тохиолдол байна. Завхан Бродерст байна. Ховч Чонхруудад байна. Эрдэнэт Майнерст байна. Ямар ч тач баяр цогт тасгалжуулагч хэрвээ явахаар болсон бол энэ улирлын турш багаа хэрхэн удирдах байсан бэ гэдгийг нь тоо үзүүлэлтээр статистик дээр хэрхэн бууж байгааг бол хамтдаа харцгаая. Тулаа тасгалжуулагчтай ер нь хэдэн тоглолтод оролцсон бэ? 2 тийм. Холбооны цомын нэг тоглолт байгаа тий. Тийм, холбооны цом дээр чинь гэхдээ толог коуч нөгөө мэдүүлэхт байхгүй гэдэг. Коуч хийгээд байна. За, үзүүлэлт нь мэдэн харагдчихээн. За, баяр цогт тасгалжуулагч 76.6 оноо. За, холбооны 47.9, самбар 36.9, алдсан оноо 71.6. За, толог коучаар нь сэлгээг маш сайн ашиглаж байна тий. Яг энэ 2-3 тоглолтод бол тэрний тоон үзүүлэлт дээр ч гэсэндээ сайн харагдчих шүү дээ. За алдсан оноо гэх юм бол 90.3. Мэдээж залуу тоглогчтой залуу баг энэ тал дээр бол илүү дараагийн хөгжлийн ажлууд явах болов уу гэж бодож байна. Самбарын үзүүлэлтээр нь майнерстай ойролцоо шүү. Түрүү өсгөө хэлж ичтэй тулаа тасгалжуулагч юу бид нарыг нэлээд шахаж байгаа гэд хамгаалтан дээр нь өрөмжлөхөө ажиллаж байна юм гэлтэй. Тийм. Хамгаалтан дээр яг урагшаа шахаж хамгаалах. Тэгээд урагшаа шахаж хамгаалчаад нэг болох эсвэл тэгээд байр болох гэдэг энэ тал дээр нэлээд ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн PL жил юм байсан шүү дээ төлөвлөгөө. Ер нь урагшаа хосоо Батхуйг гэдэг тоглогчид шууд шахаад хамгаалцдаг. Тэнцэнс бөмбөг таслал их хурдан авч их хурдан тоглолтыг ойртуулцдаг юм баг байсан юм да. Ялангуяа альва нэг байрал дээр сул байгаа тохиолдолд одоо урагшаа шахсан байдлаас арагшаага буцахтаа байруулж шилждэг ч юм уу те 2-2-1-ээс 2-3 болох ч гэдэг юм уу те тэмхэн хамгаалтыг бол авч байгаа. Тэгээ лигт маань одоо барьсан хамгаалтыг хориглоогүй тохиолдолд бол алчуу хийж болох хамгаалт. Ховч Чонхруудын хувьд өнөөдөр өглөөс би нэг пост уншиж байсан. Ховдын хүн байх шиг байсан. Тэгээ 21 аймгийн төлөөлөл бас явандаа манай лиг хөгжих юм бол аймаг аймгийн нэртэй юм болно гэдэг. Тэгээ өнөөдөр фэн клубыг бас байгуулж явах шиг байна лээ. Тэгээд Ховдын хол биш үү дээ. Гүү би Ховдынх ш. Юу яг вэ? Ховч Чонхруудын хувьд за 2 тоглогч хасна гэж байгаа. Импорт тоглогчид дээр ямар сонголт хийх юм бол одоо байгаа тоглогчид солигдох уу? Онцлог юм бол яг Ростой тоглох юм байдаг вэ? Тэр их сонирхолтой. Росын хувьд ер нь бол оноо авалтар лигийг тэргүүлээ яваад байгаа. Гэхдээ энэ та нарт сул тал болж ийн бол гэж асуух гэдэг. Тийм, яг Росын хувьд бол Росыг асуудал оноо авчдаг. Гэхдээ манай хүн арай жоохон бөмбөг нухаад байдаг. Төрлийн. Гэхдээ бол Рос бол ялчгүй сайн тоглогч. Ялчгүй сайн импорт тэгээд Өдрөлд одоо 28 оноод онжлно гэхээр чи ер нь бол тэгээд ялчгүй сайн лиг онорл байна л да. Тэгээд дараагийн импорт тоглогчийнхаа ер нь судалгааг хэрэгсэн байна. Тэрийг бол сайн мэдэхгүй багийн арын албал хийж байгаа байх. Гэхдээ одоо 2 лиг оноор солих юм уу яах юм. Гэхдээ энэ Аз лиг оноор одоо ер нь минутгүй болчиход байгаа. Энэ дээр яах юм бол тэр ер нь бол арын алба тасгалжуулагч алба ер нь яриа шийдчих байх. Ер нь тулах тасгалжуулагч ирснээс хойш Симба баг тоглолтод орох байх тий. Тийм Симба өөрөө нөгөө нэг Хонконгт байсан. Хонконг гэхгүй. Тэгээд ханиа төрсэн. Тэгээд халуураад тэгээд жоохон биеийн өвдөд байгаа. Тэгээд юм болохоор тэгээд тоглолтод сүүлийн тоглолтод оролцоог 2 тоглолтын 3 тоглолт. Ер нь одоо нэлээд их юм бол 12 сарын 1-нд дотоодын тоглогчдын шилжилтүүд дэлгүүр хаагдана. Плей-офф хүртэл гадаад тоглогчид байна. За тэгээд нэмээд ер нь лигт байгаа энэ нэтгэх тоглогчид ихэнх нь нутаг буцсан. За шгшөөгийн дуудлага гэж яригдж байгаа. Гэхдээ багуудын ер нь арын альтнаас ингээд сонсоод байхад эргэж ирэхгүй байх өндөр магадaltaй ийм юм байна лээ. Тэгэхээр одоо нөгөө Дагаар, Зикон үрчин юм байлаа. Ингээд энэ тийг тоглож байна. Балприцинг Бадэнсын нэг юм тийг байсан шүү дээ. Тийм, тэр чин Балприцинг. ABC-х чин принципал бүр аль дээр яваад гэсэн. Ер нь их олон нийтгүүд ирээд их олон нийтгүүд явж шүү. Тулаа тасгалжуулагч хамгаалтан дээр илүү төлөж ажиллаж байгааг өсгөөсөө хэллээ шүү дээ. Тэгээд аль багийн эсрэг тоглох хамгийн хэцүү байна. Рос дээр ажилласан нэг зүйл болохоор хамгаалт сайтай багийн эсрэг оноо баг авдаг. Хамгаалт муу багийн эсрэг өндөр оноо төрөөд өгдөг. Тийм хөтөр зураг ажиглагдаад байгаа юм.
одоо яг тэр энэ баг гэх нь бас хэцүү л юм л да. Одоо яг лигт байгаа 10 баг 18 хүчтэй болсон. Тэгээд яг хинэн ч хинийгээ хожих боломжтой. Жишээ нь нэгээр гарсан баг 8 баг гарсан баг тоож идэх ч юм уу. Яг тийм бүрэн боломжтой болохоор яг энэ баг тэр баг гэж хэлж чадахгүй байна. Гэтэ яг нөгөө нэг өндөр тэгээ жоохон биерхүү хамгаалагч манай нэг жоохон хамгаалаад явчих юм бол жоохон анаа болж байгаа мó гэдэг. Ахлах дасгалжуулагч нар солигдоод гэдэг юм уу? Ер нь дасгалжуулагчтай баг солигдоход багийн нөгөө өмнө нь хэрэгжижсэн тактик хувилбарууд бүгд тусдаад дахиж шинээр суух нөхцөл үүсдэг те. Тэрээрээ одоо өмнө нь талбайд их минутыг мөрүүлдэг гэсэн бол бүр гаргаа байх минут хомсддаг ч гэдэг юм уу? Яг юм багийн уур амьсгал талаас ховч чонхрууд баг ер нь хэр байна? Энэ дээр бас хэрхэн яаж ажиллаж байна? Манайх яг 7 сараас хойш хамт бэлтгэл хийсэн багаараа. Тэгээ 7 сараас хойш багаараа бэлтгэл хийгээд ер нь бол багийн уур амьсгал нэлээд гоё байгаа. Тэгээ яг энэ шинэ коуч орж ирээд за ингээд тоглолтод ерөөсөө маш их тэмцэж байгаа хүнийг л би ингээд илүү их ашигланаа. Тэгээ та нар ингээд хин нэг талбай дээр гараад тэмцэж ин тэр хүнийг л илүү ашиглана гэж байгаа болохоор бүгдээрээ тэмцгээсээр аргагүй. Тэгээд эднийх чи их гоё. Миний санджаар дарханд багууд ер нь өглөө хотоос гараад өдөр нь очиод шууд тоглолцдог. Эсвэл өмнөх өдөр нь ирээд нэг бэлтгэл хийчихэд маргааш нь тоглолдог ч юм уу. Эднийх чинь баг зулцах дээр хизээ очсон байлаа. 4-5 хоногийн өмнө 4-5 хоногийн өмнө очсон. Тэгэхээр ер нь бүх юмд их арын алба бол маш өндөр ачаалал өгдөг тийм. Ялангуяа энэ багийн уур амьсгал гэдэг дээр бол илүү өндөр ач холбогдол өгдөг шиг байна. За тэгээ сая түрүүн жохороосыг голоод байгаа юм шиг ярьчлаа. Гэхдээ манай өсгөө эфир эхлэхийн өмнө ер нь импортуудаа манай солих магадaltaйгаа хэлсэн шүү. За ингээд эд хүрээд ямар ч тач нэвтрүүлгээ бид хэсэг хугацаанд завсарлуулъя. Эргэж ирэхдээ өчтөр болсон тоглолт бас нэлээд дүүлэн шугааныг дагууллаа. Тэгээ энэ тоглолт хэрхэн өрсдгийг бид ярилцах болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс. Эрийн тавтан морил үзэгчтэй хөв нууц та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тассанда Бухан М-банк за үргэлжлүүлэн өчигдөр буюу хавг гарагт тусан тоглолтын талаар бид ярилцах гэж байна. Энэ тоглолт бол дөнгөж цайхан дасгалжуулагчаас сольсон Завхан Бродерс баг Монгол дасгалжуулагчтайгаа анхны тоглолтоо FC эсрэг хийлээ. Тоглолт хэрхэн үргэлжлэнийг за тоглолтын тайм гэж хэлэхэд дараа тохирохгүй байх. Яагаад тэгэхээр энэ тоглолтын дээр үүссэн асуудал нь юу байсан бэ гэхээр шүүгчдтэй холбоотой маргаан. За тэгээд энэ нь хэрхэн тоглолтод нөлөөлсөн талаар ярилцахаар бид бэлтлээ. Тэгээд Томас Робинсон энэ тоглолтын эхлэлийг бол үнэхээр сайн тавьсан. Тэгээд 28 оноо авсан, 14 самбартай, 4 дамжуулалттай тоглолтыг эхлүүлээд явж исэн байгаа. Тэгээд за энэ тоглолтын шүүлтэн дээр Дүлгэн Ихбат хоёр маань үзэл бодлоо илэрхийлээд явах уу те. Багийн эзний хувьас бол шүүлтэн дээр үнэхээр муу ажилласан гэсэн дүгнэлтийг бол гаргаад байгаа. Тийм ер нь APC фэнүүд сошиалтыг тийм дагуулгыг өгнүүлээд байна л да. Тэгээд сүүл болсон Асын үлгүүд Ахын United багуудын хөвөлтөгч гэсэн жишээ болгож ярьж ирсэн. Миний ажигладаг үнцэг гэх юм бол шүүгч нар тухайн тоглолтыг хэрэг контакттай байх уу эсвэл одоо контактгүй байх уу гэдэг юм уу тэрийг хэрхэн баланслах уу гэдгийг илүү мэдэрч одоо шүүгдүүлээд юм шиг санагддаг. Энэ тоглолтын дээр Томас Робинсон харамсалтай зүйл нь гэх юм бол бэрцсэн. Тэгээд энэ багийн эзний удирдлагын мэдээлж байгаагаар бол season out ч гэж болох ийм гэмтэл байсан гэсэн мэдээлэл өгөөд байгаа. MCL урагдсан гэдэг байгаа. Тийм. Тэгээд яг тоглолтын хувьд гэх юм бол яг дээр дороо орсон тоглолтын нэг 50% нь Завхан Бродерс тэргүүлсэн. За гэхдээ төгсгөлийг ялангуяа багийн ахлагч үлзээ орших маш сайн хийсэн. Тэгээд Робинсны хувьд бол бүр тоглолтын эхнээс илүү тийм фокустай гарч ирсэн гэх юм уу та. Яг энэ тоглолтод л би одоо өөрийгөө харуулах хэрэгтэй ч гэх юм уу. Тийм байдлаар гарч ирсэн юм шиг харагдсан. Өмнөх тоглолтууд бол илүү тийм ажигласан байдалтай харагдсан шүү дээ. Робинсны тоглолт ойрхон байгаа үед тоглолтын сүүлийн 2 минут шүүгчийн шийдвэр чухал гэвэл тийм маш чухал тий. Тэгээд энэ тоглолтын дээр надад бол яг тэр FC-ний хилээд байгаа шиг
тэгж нэгтэлтэй үлээсэн тим үзэг бол ажиглагдаагүй. Миний үзэг бол энэ тоглолтын дээр юм байна. Тэгээд сүүлийн 2 жил дандаа гадны шүүгчдийг Монголын сагсан бөмбөгийн холбоо авчирч байгаа. Тэгээд энэ шүүгчдийг бол FIBA-гаас томилдог. Тэгээд тоглолтын тайлагч гэсэндээ буцаад бид FIBA руу явуулдаг. Тэгээд шүүгчдээс гүйлтийн тестийг хүртэл авдаг. Тэгээд тамирчдаас илүү сайн гүдэг гэж хэлж болно шүү дээ. Тэгээд тоглолт бүрийн дараа дүгнэлт анализ бол шүүгч болгон хийгээд шүүгчийн ажил олон нийтийн нүдэн дээр бол ил тод явагдах ёсгүй учраас тухайн шүүгч одоо тоглолтыг зөв шудрах шүүсэн хэсгийг бол нэгтэлдэг юм байлээ. Тэгээд торгуул тавих ч юм уу ямар нэгэн арга хэмжээг бол авдаг. Гэхдээ энэ арга хэмжээгээ хизээч олон нийтэд зарлалдаггүй. Ер нь бол олон нийтэд зарлах их хэцүү. Хөл бөмбөг сагс ер нь альва спортын шүүгч нарыг яг ингээд сошиал дээр ч юм уу те ингээд ингэж шийтгэлээ ингэж торглоо гэд ингээд олонний тавцанд ингээд гаргаад тавьчихаар дараагийн урт хугацаанд шүүгч нарын тоо эрс багасаад ирдэг. Ер нь сүүлдээ ингээд энэ спортыг шүүхэн олдохгүй болдог гэдэг ийм олон улсын судалгаа байдаг. Тэгэхээр Монголын нөхцөл дээр ч гэсэн магадгүй дотоодын шүүгч нарын тийм одоо юу гэх юм илүү одоо байхгүй болох ч юм уу те багц ийм нөхцөл байдал ажиглагдаж магадгүй байх. Ер нь бүх спортод бол шүүгчийн тал дээр ийм байна. Миний яг уу анзаарснаар тухайн талбай дээр хэн ахалж шүүжин гэдэг дээр ялангуяа богод хамгийн ихэнд фокуслж байгаа. Талбай ахалж шүүж байгаа шүүгчид бол яалтчгүй бол нөгөө харьяантаа сутаараа яваас ахуулаад гадаа шүүгчд байгаа шүү дээ. Тэнгууд ялангуяа юм тоглолтын игзэгтэй мөчөд гэдэг юм уу. Монгол улс ч бас сагсан бөмбөгийн шүүгчтэй тогтмол бэлдэх шаардлагатай шүү дээ. Тийм учраас нөгөө шинэ залуу одоо шүүгчдийг тий олон улсын шүүгчтэй бэлдэх зорилгоор лигийн тоглолтуудад давхар шүүлгэж байгаа. Харин тухайн шүүгчид маань бас яг ийм тоглолтын ялангуяа игзэгтэй мөчөд ч юм уу тий ийм үлээх хүлээлт айдас ч гэдэг юм уу тийм юм бас жоохон баг зэрэг байгаа юм болов уу гэж анзаарчихсан. Харьяантай сутаарыгийн байршил өөр байгаа. Монгол шүүгчийн өмнө тухайн үйл явдал болсон бол Монгол шүүгч л үлээх ёстой шүү дээ. Гэхдээ эцсийн яг нөгөө шүүлтийн үр дүнгээс хамаарсан үйл явдлыг бол тухайн ахлах шүүгч өрх. Яалтчгүй л нөгөө эрсдлээ өрнө гэдэг шиг тийм ийм зүйл байгаа. Тоглолтын хувьд за шүүлт яагаад чухал вэ гэхээр за Томас Робинсон хэмбэ NBA хэмжээний тоглогч Монголд ирж байгаа за 2 дахь суперстар хэмжээ суперстар гэж хэлж болохгүй байх. Тэгэхээр 2 дахь том од мөн энэ тоглогчийг Монгол улсад тоглож байгаа гэдгийг ер нь дэлхийн нийт сонирхоод анхаарна. Монголд ирээд гимтсэн байвал тухайн тоглолтод гимтэл нь контакттай байгаа шүүгчийн буруугаас болсон байвал энэ бол Монголын дэдлэгийн хөгжилд ирээдүйдээ тарвал нөлөөлөх зүйлүүдийн нэг. Гэхдээ Томас Робинсон бол яг энэ тоглолтод контакттай бэртлийг бол аваагүй л гэж би хэлэх гээд байгаа юм л да. Харин Кинг Канад дээр ч юм уу тэр үйлдэл дээр магадгүй ялч хүлээх хэрэгтэй байсан баг. Тэгээд өмнө нь нэг шүүгчийн хэлжсэн нэг сайхан шүүгч хэлжсэн байлээ. Тэгээд тухайн тоглолтыг 70% шүүж ивэл шүүлт сайн байна гэсэн үг. Тэгээд NBA-ийн төвшөнд ч гэсэндээ ерөнхийдөө 85-аас дээш хувьтай шүүн гэдэг бол ер нь боломжгүй тэгээ тооцохдоор хэцүү зүйлүүдийн нэг л дээ. Нэмдээ л түрүү хэлжсэнээр бүх спортод яг тухайн спортыг хүн шүүж л байгаа бол тодорхой хэмжээнд алдаа гаргана. Гол нь тэр алдаанаас илүү сайн суралцаж дараагийн тоглолтын дээр илүү сайжирч явах хэрэгтэй. Тийм тал дээр ч гэсэн би бол сагсан бөмбөгийн холбоог залуу шүүгчдэрийг бол маш сайн одоо юу гэдгийг боловсруулдаг, сургадаг гэж боддог. Тогтмол сургалт явуулаад байдаг шүү. Тийм, тамирчдынхаа хөгжлийг дагаа шүүгчд маань ч гэсэн давхар сайжирч байгаа. Тэр нь ч гэсэн бид нарт ууг нь бол анзаарэгдэж байгаа шүү дээ. Шат чатны л одоо шүүгчтэй. За тэгээ Монголын дэдлийг шинжлэгдснээсээ хоошоо 4 дахь улиралтайгаа нүүр тулж ийн жил ирэх бүрэл нэг зүйл сайжирсаар байна. Тэгээд хэрвээ мэдээч шүүгч зарим талаараа алдаа гаргасан байна гэсэн дүгнэлтэд хүрэх юм бол шүүгч нар шийтгэл бол оноодог байх нь. Энийг бол биднэрт мэдээлэхгүй шүүгчийн шийдвэр багийнхан, дээдлэгийнхэн хинч оролцох ямар ч эрхгүй байдаг байгаа шүү. Тэгээд энийг онцлоод энэ хэсгээ өндөрлүүлээ. Тэгээд үргэлжлүүлээд энэ 7 хоногийн бас хүснэгтэд хэрхэн өөрчлөлт орсныг хамтдаа харцгаая. FCF Жамбартай чөчвтөр Бродерсын эсрэг хожил авснаар 8-2 гэсэн амжилттай лигийн багуудыг тэргүүлж эхэллээ. Гэхдээ хоёр ажигдсан байгаа шүү дээ. Араас нь Knights явж байгаа. Knights ер нь энэ жил нэлээд өндөр том амбицтай. Ер нь аврагын төлөө маш хүчтэй дайрна гэсэн ийм зорилготой орж ирсэн байлаа. Асын үлгүүдийн хувьд өнгөрсөн 7 хоногч хүснэгтийн 6 илүү 7-д өччихсэн тийм 7-аас өччихсэн. Ингээд дахин United-ийг хүн тоглолтоос буулгаж аваад уралдуу ороод ирсэн байна.
За тэгээд эмэгтэйлийг нэвтрүүлэхийн дурж исэн Amazon Stamp-ийг болохоос бусад тоглолтууд бол үнэхээр өрсөлдөөнтэй явагдаж байна тийм. Wings гэдэг баг уг нь бол бүрэлдэхүүн их гоё. За шинэ импорт бол бодогтой талбайн тоглолт сайтай. Гэхдээ шийдэлтгүй юм импорт аваад ирсэн. Тэгээд одоо хүртэл 8 тоглолтод ганцхан авчихсан. Ер нь бол шууд хэлэхэд плей-оффын үе таалган гэж бүр тасагдахад бэлэн байна. Дараагийн 2 тоглолт үүсвэ. За өсгөөгөөсөө асуухад одоо ер нь ямар багийн эсрэг их тоглолтоо хамгийн их хүлээж байна? 7 хоногийн тоглолтууд нь ямар байгаа вэ танай багийн? Сая тийм хүлээлттэй байсан тоглолтоо багшийнхаа өдөөс хийсэн. Тэгээ багшийнхаа өдөөс ер нь тэгээд сайн тоглоно гэж бодоод орсон. Гэхдээ нэг сайн тоглож чадаагүй. Тоглолтын дараа багтайгаа уулзсан. Юу яа? Үнэхээр сайн байна гэлээ. Яагаад багшийнхаа өдөөс сайн тоглохыг хүссэн тийм нотолч харуулмаар байсан зүйл. Тийм багштай одоо ингээд намайг 20 онд юуч чаддаггүй байхад багш дээр очиж исэн би. Тэгээд бүх юмыг яг 0-аас зааж өгч исэн болохоор багшаа би одоо яг гайгүй юм тамирчин мэтлээ ингээд хараалъя гэж чадсан. Тэгээд чадаагүй. Өсгөөд баяр цагт тасгалжуулагчтай бүр үнэхээр хайртай юм аа. Яг тасгалжуулагчийн талаар ярьж байгаа хэсэг дээр IT-тэй. Оюутны нэвтрүүлэг болгомоор. За тэгээд дээдлэгийн аялалт нь амжилт төсөө. Уучлаарай хуваараа харах хэрэгтэй юм байна шүү дээ. Энэ 7 хоногийн тоглолтуудынхаа хуваарийг ямар ч тач харчээ. За ховд шонхрууд бишил металл хийсэн. Заас хүнд тоглолт олно ховд шонхрууд. Тэгээд бишил металлын өнгөрсөн өчигдрийн тоглолтод Нууган Баяр болцсон. Бас баг зэрэг булчингийн гидэл байгаа юм шиг байлээ. За тэгээ Бямб гарагт Debs Knights гэсэн дээдлэгийг эрэгтэй багуудыг тэргүүлж байгаа хоёр багийн өрсөлдөөн явагдах нь байна. Тэгээд Knights-ийн тоглогч нартай яг ярилцлагыг бид нэр ирмэлцэж байгаа ч гэсэндээ 11 сарын ер нь дунд хэсэг сүүл хүртэл бол ямар нэгэн телевизийн ярилцлагад авахгүй гэдгийг бол мэдэгдсэн байгаа. Тэгээд Knights-ийн хувьд хотмон тоглогчоос шалтгаалдаг байрлалд тоглодог тоглогч нар ихтэй. Тэгээд тэр хотмон тоглогч нь Warren гэдэг үнэхээр гоё тоглогч ирчээ. Тэгээд Knights-ийн амжилтыг бол бид тэр чигт Warren-тай тэгээд түүний тоглогчдын супер нөлөөтэй Эрдэнэ цагт энэ удирдлын бас галзуу форумтай л холбомоор байна. Тэгээд Eps бас ямар төвшөнд бид ярьж байгаа вэ? Энэ тоглолт бол нэлээд өрсөлдөөн гарсан тоглолт өрнөх баха. Тэгээд Miners нэм гараг гэхэд ямар дасгалжуулагч нь бас илүү тодорхой болчих болов гэж бодож байна. Тийм металл эсрэг тоглох юм байна. Ер нь бол арын алх гэх зузаан байсан. Байц дасгалжуулагч. 2 серв дасгалжуулагч аваад ирчихсэн байсан. Нэмээд Жоны ах байгаа. Тэгэл бодохоор ер нь дасгалжуулагч хүн бол олон маань. Гэхдээ багийн уур амьсгалын ингэж хувцсуулах хүрээний уур амьсгалыг бадж чадахгүй гэдэг л асуулт байна да. Одоо яг ингээл тоглолтын хувааруудыг ажиглахад жишээлбэл өмнө нь болвол за энэ жоохон сул тоглолт болох юм байна. Энэ гоё тоглолт болох юм байна гэж хэлдэг байсан бол одоо жишээ нь яг онцлог тоглолт нь аль юм бэ гэхэд бүгд онцлогтой маш гоё юм өрсөлдөө үзүүлэх тоглолтууд байгаа даа. Бидний хувьд Сагсан Момог сонирхчдын хувьд бол маш юм баяртай мэт те. Сайн хад бол Монголын сүлгүүд бас гал гараж шүү. Тийм. За ингээд өсгөөдөө ирсэнд баярлалаа. Авилгалтанд амжилт хүсье. Өрсөнд баярлаа. Ангид үзэгчтэй хөв мэдсийг энд хүрээд өндөрлүүлээ. Шууд дамжуулалтаараа уулзцай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Teso Group Toyota Top Motors бидэнтэй хамтран ажиллалаа. Баяртай үзэгчтэй.